Сайн байцгаана уу монголчуудаа. Стокгольмтаас нарч ярьж байна. Би тэгээд өнөөдөр та нартай нэрсний чигмийг яаж хийдэг вэ гэдэг талаар хуваалцъя. Энэ жил нэр сая өгөх сайн өгчиж бороо сайн орсон болохоор тэгээд миний хамгийн дуртай чигмэг болохоор нэрсний чигмэг байдаг. Бас үүнийгээ би бас хамгийн сайн хийдэг. Тэгээд нэрс чинь бол хүний биед маш их хэрэгцээтэй. Антидоксидант гэдэг нэрсэнд бас хүний биед хэрэгцээтэй маш их олон амьд юмуд ээж идэг тийм ээ. Тийм учраас би нэрсийг бас үеийн амьдралдаа хэрэгэлдэг. Тийм учраас за одоо тэгээ би та нарт нэрснийхаа чигмэгийг яаж хийдэг вэ гэдэг талаар шууд заагаад өгье тийм ээ. За тэгээд би камерыг хүлээд яг яаж хийдэг вэ? Тэгэхээр хамгийн түрүүнд биднэрт нөгөө энэ сав байж хэрэгтэй тийм ээ. Тэгээд би зүгээр бидний цагаан гурал авчихсан хэрвээ та хүсвэл өшөө жоохон эрүүл одоо сайн гурал идэх юм бол нөгөө бор гуралаас сонгож болно. Надад болохоор одоо байгаа нь зүгээр цагаан гурал байна. Энэ би 4 хүний одоо хэмжээгээр 4 хүний порцоор хийж байгаа. Тэгэхээр ингээд энэгээр одоо 2.5-ыг хийнэ гэсэн үг. 250 г гурал гэсэн үг. Тэгээ юм бол одоо хийчих юм бол тийм ээ. Ингээд 1 2 одоо энийхээ хагасаар гэсэн үг тийм ээ. Чөтгөнийхээ. Ингээд мөн үн дээр болохоор зүгээр нөгөө эсэн чихрийг болохоор 0.75 дагаар тэгэхээр энэ хэмжигдэхүүнийхээ нөгөө 3/1-ээр нь хийн гэсэн үг тийм ээ. Ингээд үн дээрээсээ бас өөр юу их вэ гэхээр хэвлээ энэ дээр нөгөө хүнсний сод содыг болохоор одоо цайны хаалганы одоо талаар гэсэн үг энэ 0.5 г гэсэн үг тийм ээ. Иймэрхүү байдалтайгаар ингээ хийгээд энэ болохоор нөгөө дэлгүүр болгонд л ээж идэг хүнсний сод шүү дээ. Үн дээрээс нөгөө 2 халбаг хүүтэн ус хийн тийм ээ. Энэ нөгөө хоолны халбгаар 2 ингээд 1 2 үн дээрээс болохоор өөр юу их вэ гэхээр энэ нөгөө цагаан аймаг зорилгоор бэлтчихсэн байгаа тийм масл ийм дэлгүүрт байж лээдэг. Үнээс бол 150 г хийгдэх болно. 150 г-ыг чигээд тэгээд энийг нөгөө шууд багсар чинь би бол гараа угаачихсан байгаа нөгөө та нарт хэрвээ та хүсвэл бас бэлий хэрэгсэн ч болно. Тэгээд үнийг шууд нөгөө ингээд багсраад ер нь бол нөгөө нэрс чинь хүний биед маш их хэрэгцээтэй амьд юмуд ээж идэг шүү дээ. Нэрс энэ байгаа нь болохоор бас таримл гэж бас байдаг тийм. Таримл нөгөө өвлийн цагаар дэлгүүрүүдэд зарагдж идэг шүү дээ. Арай жоохон том ширхэгтэй тийм. Тэгээд яаж ч бодсон нөгөө байгаль дээр ургаж байгаа юм чинь шууд цэвэр эко юм байж идэг. Гэхдээ манай Монголын нэрсийг яаж гүйцэх вэ? Тийм. Тэгтэл нөгөө байгаль бол байгаль шүү дээ. Таримлаас хамаагүй илүү нөгөө жоохон эсэлдэг тийм ээ. Гоё амттай байдаг. Би тэгээ жил болгон нөгөө нэрсийг ерөнхийдөө өвлийнхаа хэрэгцээнд түүгээд авдаг. Нодлон бараг олдоогүй нөгөө бороо маш бага байсан учраас нэрснийх их сайн ургаагүй байсан. Энэ жил болохоор аюух сайн ургасан байлээ. Тэгээд нөгөө масла хідүүлээ. Ингээд нэг өсөндөө урлаа зурамга тийм ээ. Ингээд нөгөө маслтаа багсарчж байгаа л гэсэн үг байгаа байхгүй юу те. Та 150 г маслаа ингээд дөрвөлжин жижигэн болгочж жагаад гурилантай хийгээд ингээд багсрах юм бол арай бас хурдан зурм өгч аяг байтайхан болдог. Бүтнээр нь хийсэн ч болно л доо гэдэг нь бол таны л өөр асуудал. Би болохоор аль болохоор жижигэн хуваацсан байжгаад ингээд гурил руугаа хийгээд ингээд багсарчдаг. Аль болохоор маслаа сайн жигэд гурилтаа багсраад тараагаад өгөх хэрэгтэй. Айгу амархан тийм ингээд айгу амархан мөртлөө их гоё амттай тэгээд айгу тийм эрүүл болдог. Тэгээ надад нөгөө өнөөдөр бор гурал байсангүй бор гуралаар хийвэл бас нөгөө илүү хөхтэй цагаан гурал иддэггүй юм байж болно шүү дээ.
нөгөө жоохон диет энэ хийж байгаа тийм ээ. Одоо хоолны дэглэм энэ барьж байгаа хүмүүс байвал энийг нөгөө чихэрлэг мэдэх гээд хорхосоод байвал энийг бол ингээд боргуул хэрэглэж болдгийм аа. Тэгээ одоо ингээд нөгөө зурмаг бэлэн болчихж байна. Хийсэн доо. Одоо энийгээ тэгээ яах вэ гэхээр зурмгаа ингээд 2 хуваагаад тийм ээ. 2 хуваачиж жагаад хөргөгчөнд бол нөгөө 7-оос 10 минут өшөө 3 цагаан хэмнээ гэх юм бол нөгөө хөлдөөгчөнд 5 минут хийгээд тавьчихдаг. Энийг жоохон царцаачдаг. Энэ хараа би одоо сайн яг үгүй нөгөө маслаа ингээд жидэг бүр байхгүй болтол нь ингээд тэгээ жигд тартал нь ингээд яах хэрэгтэй шүү. Багсрах хэрэгтэй шүү. За тэгээ одоо миний ингээд нөгөө юу маань бэлэн болчихлоо тийм ээ. Зурмаг маань. Тэгэхээр энийгээ хэдүүлээ одоо хөгшөндөө игээд 5 минут болгочих. За энэ хооронд яах вэ гэхээр одоо хэдүүлээ би цагаан эмнэх үүднээс түрүүн бэлтгэсэн байсан ингээд энэ нөгөө гараа арчихгүй бол энэ зурмаг маань одоо ингээд нөгөө бэлдээд хөргөшөнд ингээд жоохон царцаагдаад бэлэн болсон байгаа юм зурмаг байж чинь тийм ээ. Нөгөө 4 өний орцтой учраас их биш ингээд жоохон байна. Тэгэхээр энийг яах вэ гэхээр энэ тавг нь одоо энэ болохоор би нэг тавг ихэвчлэн 4 өний хоол нэг 10-аас 20 юм диаметрийн хэмжээтэй тавг байхад би энэ нэг удаагийн зүгээр ийм тавг хэлбэрээр судалдаад авчихсан байна. Тэрээс нөгөө байнгын гэртээ хэрэгэлдэг ийм одоо удаа ч яг юу байнг хэрэгэлдэг те жигнэг хэлтэй хэрэгэлдэг тавгнууд байдаг ш тийм зорилттой тэрийг авчуулдаа заавал яахгүй энэ бол зүгээр нэг удаагийн ингээ хэрэглээд л хайдаг. Нөгөө тугалган цаасан тавг байгаа байхгүй юу? Энд хийчихлээ би. Тэгээд нөгөө зурмгаа ингээ жигд тараагаад өгнө. Тэгээ жигд тараахтай яах вэ гэхээр бас энэ нөгөө тавгныхаа хандрам жоохон ингээ босгоод те жоохон ингээ зуулж өгөх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр нөгөө энэ чинь нэг өсөндөө юу болно гэсэн үг байхгүй юу? Тавг чинь нэг сакс маягийн юм болно. Энэ дотроо нөгөө жимсээ хийн штэ. Тэгээ одоо ингээ бэлэн болцсон те. Энэ бэлэн болцсноо яах вэ гэхээр хэдийгээр токон 175 градуст 7-оос 8 минут жигнэх байхгүй юу? Одоо хагас болгоно гэсэн үг. За тэгээ би энэний хагас болгоцсон юм байж байна. Энэ дээр болохоор яах вэ гэхээр хэдийгээр одоо шууд нөгөө нэрсээ нэрс болохоор бас нэг нөгөө хэмжигдэхүүнээрээ 3 удаа тий ихэдээ 300 г нэрс гэсэн үг. Юг навал бэлдээд гэж утсан чинь бас бэлдсэн юм байхгүй. Цагаан айр болохоор хэмжгээд яраад л байна л да. Ингээд 1 2 3 бүх болчихлоо тийм ээ. Ингээд 300 г хийгээд тэгээ энийг ингээд сайхан жигд тарааж өгөөд тэгээд нөгөө өшөө жоохон илүү амттай жоохон байлгая гэх юм бол нөгөө энэ халгууныхаа тийм ээ. Энэ халгууны 1 дахь 2 дахь энэ 3 дахь энэ болохоор нэг 30 дл гэж байгаа тийм ээ. Энэгээр жоохон ингээд хэрвээ та хүсвэл өшөө энэс их хийж болно. Угаас эсэн чихрээ ингээд жоохон цацаж өгөөд тэгээд одоо дээрэс нь нөгөө нэг үлдэгдэл нөгөө юугаа зурмгаа 2 хуваасан шүү дээ тий. Эхний нэг зурмгийн болохоор сая тэгээд тавган дээр зулцсан шүү дээ. Одоо энийхээ дээрэс нь яах вэ гэхээр үлдэгдэл нэг зурмгаа ингээд ерөөсөн дээрэс нь хучаад өгнө. Тэгээ ингээд нөгөө жоохон царцчихаараа ингээ гар март наалтахгүй ингээд айгу айтайхан болчдөг. Тэгэхээр ерөөсөө та хэрвээ хүсэж ивэл нөгөө ингээ заавал инчгээр нь бүр яахгүй ингээд гараараа жижиг таслаад ингээд тавиад өгчөж бас болдог.
тий. Ингээд тавьчихад хэрвээ хүсвэл та бас нөгөө хоолны хүнсээ гялгар цаас байдаг шүү дээ. Тэрийг тавьж агаад тэрний засар хийж агаад бас илтчиж бас болдог. Тэг би нөгөө залхуураад тэгсэнгүй зүгээр ингээд хийчихэр юу маань айгу сайхан царцчиж. Тэгээ тийм учраас ингээл одоо ерөөхдөө ингээл болчлоо гэсэн. Тэгээ одоо энийгээ үүнийгээ болохоор одоо духовны тийм ээ 175 градуст 30-40 минут болтон. Тэгээ дээрээ айгу сайхан шаргал тогтоод ингээ гараад ирэх юм бол тэгэл ингээл бэлэн болчихлоо гэсэн. Энэ одоо ингээд духовндо хийн гэсэн. За тэгээд нөгөө духовндо хийгээд бэлэн болгоод 30-40 минутын дараа чинь нөгөө аяндаа эндээтгэн ийм шаргал болоод ингээ гараад ирнэ. Тэгэхээр энийгээ одоо та зүсээд тийм ээ дээр нь маружин ч юм уу эсвэл нөгөө ваниль соус ч юм уу тийм ээ өөрийнхөө юу дуртайгаа тэр нь тусаагаад гэрээдээ хийсэн ч бас болно тийм ээ. Нэг цэцгий тэгээд ингээд хийж болно. За тэгээд та нартаа амжилт хүсье. Одоо энийг та хэрэг сонирхож ивэл миний жорыг харж агаад дуурайгаад хийгээд үзэр. Энэ бол үнэхээр гоё амттай болдог. Тэгээ бас хүний эрүүл мэндэд маш хэрэгцээтэй. Тэгээ нэрс гэдэг утгаараа. За тэгээд анхаарал тавьсанд маш их баярлалаа. Баяр таа.